Манай улсад одоогийн байдлаар 255 мянган хүн 3 дахь тунгаа хийлгээд байна. Эдгээр 255 мянган хүнээс зөвхөн 0.1 хүн тунгаа хийлгэснээс 14 хоногийн дараагаар өвчлсөн байна. Эндээс юу гэж дүгнж болох вэ гэхээр 3 дахь тун бол таныг халдвар авахаас сэргийлж чадж байна гэсэн юм дүгнэлт гарч байна. За халдварын тархалт өндөр байгаа энэ хүнд үед амны хаалт бол халдвараас хамгаалах дөрөвт тун юм аа. Учир нь бол зөвхөн Монгол төдийгүй дэлхийн одоо маш олон оронд амны хаалтыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч гэсэн тогтмол зүүхийг уриалж байна. Амны хаалтыг гэрээсээ өөр орчинд авахгүй байх шаардлагатай. Амны хаалтаа авч үйлчлэгээ авдаг гуанз ресторан, кофе шоп, паб ресторан орохгүй байх хэрэгтэй. Амны хаалтыг тогтмол хэрэглэж байгаа хүмүүсийн дунд өвчлөл огт бүртгэдэггүй байна. Тэгэхээр амны хаалтыг хийснээрээ та өөрийгөө өвчлөөс сэргийлж чадна. Мөн гэрийнхнийг хамгаалж чадах хамгийн шилдэг бол арга бол амны хаалт юм аа. Тийм учраас амны хаалт бол халдвараас хамгаалах дөрөвт том юм аа.